Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадамагийн Сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бид энэхүү дугаараараа хүсэл гэж юу болох, хүслийн тухай ойлголтын тухай ярилцах болно. За тэгээд бас бид өмнөх дугаард мэдрэмж гэдэг подкаст дээрээ мэдрэмж сэтгэл хөдлөл гэдэг зүйл хоорондоо асар их ялгаатай зүйл юм аа гэдэг тухай ярьж исэн. Тэгвэл хүсэл гэдэг зүйл бас хэр их ялгаатай байдаг вэ гэдэг тухай асуултаар эхлэе гэж бодож байна. Тийм хүслийг Европ зөвлөлнүүдэд өөр илэрхийлээд тах шиг байна. Бид нар яг нөгөө далд байгаа мөн чанарт дотор маань байгаа хүсэл, сэтгэл хөдлөлтэй эмоцтой холбоотой сониуч харсан занг бас бүгдийг хүсэл гэдэг шиг байна тий. Уг нь бол одоо хүний мөн чанар төр дата дотор байгаа зүйл гадны нөлөө хоёрын уулзвар дээр хүсэл гэдэг маань үүсчээдэг язгуурын хүсэл хүн болгонд байдаг. Гэтэл зөв сэтгэл хөдлөл ч юм уу эсвэл аливаа нэг зүйлийг эзэмших гээд байгаа эмоц эсвэл нөгөө дарангуулын арга хэрэгслийн нэг хэсгийг бас хүсэл гэдэг шиг байна тий. Үүн дээр их өнгөт хэсэг штэ. Тийм л юм бодогдлоос юм. Тэгээ бас одоо бидний өмнө ярьж исэн сэдвүүд дээр ухамсаргүй хүсэл гэдэг зүйлийн тухай хашаалаа яригдчихсэн. Уг нь яг нөгөө миний мөн чанар дотор байгаа хүсэл юу байна? Их одоо олон жил эмоц биш байна гэдэр нь дарагдахгүй ингээд нэг мөнхийн байгаад байгаа зүйлийг хүн өөрөө бас дотгошоо ухаад тэр хүслээ ойлгох юм бол тэр мэн жигэн тэгжиж ухамсарлагддаг юм шиг байна шүү дээ. Ухамсарсны дараагаар угаасаа бүх хүнд тухайн хүний оюун санааны удирдлага нь байгаа арга хэрэгсэл тийшээ чиглүүлэгдэнэ. Тэр ухамсарлцсан байгаа өөртөө нэг коотлцсон тэр мөн чанарын хүсэл угаасаа бэлгэлт байх л та. Тэгээ зайлшгүй нөхцөл нь бол ганцаардах. Хүсэл хэрэгч үүснэ тэр чинь нэрээ ганцаардж ингэдэг үг юм уу тий? Тийм хүслээ одоо ухамсарл таньж мэдхийн тулд сайн ганцаардах хэрэгтэй. Тэгвэл бид нар их сайн ганцаардаж чаддаг зөв одоо ганцаардаж сураагаа зөв гэдэг хүн бас онцтой байна уу? Сураагүй дандаа элдвийн дуу чимээ хойноосоо дагуулаад төчнүүлж явж идэг. Уул нь бол хүний зүрхэнд байгаа хүсэл нь бол бүр орилж идэг гэсэн шүү дээ. Тэгээд заримдаа одоо зүудэнд орж ирдэг, заримдаа хүнтэй их гүнзгий яриа өрсөлсөн тохиолдолд тэр нь сэдэрч гарч ирдэг. Эсвэл тэр хүслийн одоо сэдрээсэн, эрг санагдуулсан тийм орчинд орохоор эсвэл тийм хүмүүстэй уулзахаар тэр цаа дотор байгаа бие махбат нь ухамсарлцсан. Гэхдээ оюун санаандаа хүлээж авахгүй эсвэл ухаж чадаагүй байгаа хүслүүд мөн чанарууд нь гарч ирдэг гэдэг. Юм уу гурван нөхцөл байх шиг байна. Буруу зуршилтаа автаад буруу зуршлаас үүдэлтэй эмоцийг хүсэл гэж бас болохоор юм шиг байл. Тэр буруу дадлал маань их осолтой юм билээ. Олон жил ингээд дадлуулга явцсан юм байна. Тэр утга буруу үг олон жил хэрэглээд хараа эргээд хүн гипноздаг гэдэг олон жил хүнтэй ажилласан хүмүүс терапистуудын нэг тийм их бас давтагддаг яриа байдаг юм билээ. Тэр яг зөв дадлуу, буруу дадлуу гэдэг зүйл. Бас энэтэй холбоотой хэрвээ яг одоо жинхэнэ хайр байх юм бол тэр маань хүсэл байж болно те. Эзэмших гэдэг юм бол тэр хүсэл хайр хоёр биений хоёр эсрэг зүйл шүү дээ. Шинэ одоо эзэмшлийн дарангуулын нэг хэлбэр бол тэр одоо өнгөц хүний эмоцтой холбоотой холилдоо тугаа явах хүсэл байхгүй юу? Уг хүний одоо мөн чанар бол хайрлах байж болно. Заавал одоо эзлэх, эзэмших, өөртөө өмжилж тэрийг заавал одоо мэдрэх албагүй байна. Эрос бол магадгүй хүсэл байж болно. Тэгэхдээ эросын нөгөө нэг тал нь болохоор цавуу шиг наалтчдаг гэдэг байгаа. Тийм таатай биш гэдэг байгаа. Тэр эрос хүн амьд явж болно шүү дээ, тийм ээ. Гэтэл хэрэг ийм одоо заавал эзэмшүүлэх гэсэн өмчлөх гэсэн зүйлөөр татаадах юм бол энэ маань хайр биш гэсэн хайрын эсрэг зүйл. Одоо мөн чанарт нь хайр байгаа тэр нүсэл байгаад эзэмших гэсэн тийм одоо өнгөц талын хүсэл юм уу та тий. Их бүдэнд амьдрэх юм бол тэр нь гарах юм бол тэр бол хайрын эсрэг гэдэг байгаа. Тийм учраас язгуурын хүслээ ухамсарлах юм бол их чухал тэр маань заавал биелэх юм уу хөдөлтгөө гэдэг нь заавал одоо шашны юм уу бясалгалтай холбоотой зүйл бас байх албагүй юм шиг үнтэй өөрөө гэсэн. Тэр цаг зав гарах юм бол тэгэхээр хүслээр өдөөгдөж хийж байгаа зүйлсүүд нэр юу хийж ийн вэ? Бас ямар дадал зуршлаар гаргаж ийн вэ гэдгээс шалтгаалаад
мэдрэмжээ таньж мэдэх гэдэг шаардлага бас гарч ирэх юм байна. Тийм нэг өмнө ярьжсэн утаас холбогдчихин те. Подкаст дээр ярьжсэн зүйл холбогдчихин. Дими зүйл сониучрахаад өөрийгөө дотгошоо хүн орох юм руу өөх завдал өгөхгүй байгаа гэвэл тийм дими сониучсан заримдаа аюултай байдаг те. Тэгэхээр юуны хүрээнд би сониуч одоо зам маань хөдлөөд байна вэ? Сониучрахаад байна вэ гэдгээ бас таниулах бас зүгээр байдаг юм шиг байна л да. Тэгэхээр юмос буюу сэтгэл хөдлөлтөд холилдож байгаа хүслийг бол нэлийн ухамсарлах хэрэгтэй юм байна шүү дээ, тий? Яг үнэ. Жоон доошо ухамсарлаад үзээлгээд байгаа. Тэрэн л залуучтай зориулж өгч байгаа юм да. Тийм юм сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө сонин зүйл юм аа, тий? Яг хүсэлж болдог, мэдрэмжж болдог. Тэгэхээр энийг илүү ингээд барьж тогтоохын тулд ухамсар гэдэг зүйлээ шаардлагатай болно гэсэн үг үү? Гүнзгий танил гэж зориулж өгч яах гэсэн. Ойлгох нэг өөр одоо ухамсарлсан мэдлэх өөр байдаг те. Ухамсарлсан хүний яриа өөр байдаг. Зүгээр мэдээд яриад ах өөр байдаг. Зүгээр философийн ном уншиж олон хэрхэг ном уншичаад үйл явдлын юм өнгөц яриад байгаа хүн өөр байдаг. Мөн чанараа ойлгоод ухамсарлаж ярих нэг өөр байдаг. Тэр ухамсарлах гэдэг нь нөгөө хэлэх юм л гүнзгий сайн таньж авах гэх юм уу да. Сайн таньж мэдэх гэдэг утгаар нь хэрэгжилж байгаа хоёулаа. Тэр яг үндэ жигнэс хайрлж байвал одоо шинэ ковид үед те. Бадгүй зарим тохиолдолд хайртай хүмүүсийн тэгээ уулзах боломжгүй болж шít те. Гэхдээ жигнэсээ хүссэн хайр бол үржигдэхгүй л дээ. Магадгүй энэ шалгуурын явцад хэрв сэтгэл хөдлөл байх юм бол тэр нь балар сарнах л баг. Хажууд насаргаа суулгаа тийм одоо хайр халамж хэрэгтэй байсан хүмүүс бол хүн царилтанд орсон баг төрөл хэцүү байсан баг. Тэгтээ цаа талын хүмүүсийн хайр одоо тэр чин хүсэл бол еврей байсан. Тэр энэ хүсэл гэр бүл гэдэг хоёр зүйл. Одоо сэтгэл хөдлөлөөрөө ухамсарлаагүй хүслээсээ болоод гэр бүл зохиосон хүмүүсээс болж одоо нэг салалт их байгаа. Гэдэгтэй бас нэлийн холбогдох юм байна. Тийм учраас одоо юу гэдэг нь жоо хөшөөний манераар ярьж иж магадгүй их олон жил панаалдчиж хүүхээр хүлж асуудаг байлаа шүү дээ тий. Кинонд ураал тэгэл тэр чим овор ирсэн. Набор авч өгнөгд чинь бэ бурхан тэр үдэл их том сюрприз байлаа. Тэгээ энэ маань яг нөгөө жинхэнэ хүсэл байж уу эсвэл зүгээр сэтгэл хөдлөл байж уу гэдгээ танихад хэрэгтэй л байсан юм байл л дээ. Одоо нэг бодлын ингээд юм эрхчлөөтэй болж байгаа сайн ч гэсэн хэрэг над олгосон эрхчлөөгөөр би юу гэхээ мэдэхгүй. Зүгээр нэцгүй эрос хүслээ биелүүлэхэд ашиглаадах юм бол магадгүй маргааш өглөө босоод харсан чинь найз байх хэвээр тэгээ секс хийсэн ч юм уу тий. Тийм байгаадах юм бол тэр одоо бас тийм таатай биш тэгээд харилцаа өдөртэй тохиолдол гардаг. Тийм учраас одоо хугацаа ороод тэр хугацаа цаг хугацааны шалгуурыг тавьж явах юм бол тэр минь жинхэнэ хүссэн одоо хайр байх бах л та. Зөв барьцаасан маягийн бас хайр бол хэцүү л дээ тий. Тэр жинхэнэ хүсэл гэж хэлэхэд хэцүү баг. Зөв тэр цаа түнэл өөртөө барьцаалаад сайхан л юм шиг байх гэдэг болохоос яг жинхэнэ одоо хүссэн хайр бол барьцаалахгүй шүү дээ. Тий. Шинэ дундад зууны Европод тийм сүм хийд цайзд явж хагаад эмэгтэй хүнд өнцгчдэг тийм төмөр дотор хувцс юм билээ. Цооччдаг. Тэгээ хороо нөхөр нь ирээд тэр төмөр одоо цааш та дотор хувцсыг тайлж авдаг. Магадгүй тэр эмэгтэй хүний дотор хэрвээ нөхрөө хайрлах хайр байвал ямар ч тохиолдолд одоо итгэлийг ивдэхгүй. Хэрвээ та түүний одоо чин хүсэл өөр байх юм бол толгой дотор тэгэл өөр зүйл ёс бос зүйл үйлдээл тэр нүгэл гэж тооцогдоод байж лээ шүү дээ. Тэр чин хүсэл гэдэг юм яг нэг сэтгэл хөдлөлөөс ялахад ихний хэлж жоохон төвхтэй байж магадгүй л дээ. Одоо нэг урлагийн хүмүүсийн нэг сэтгэл зүй юм байдаг шүү дээ. Яг нэг юм хүслүүдөө хүчтэй юм авч ийж уран бүтээл гаргадаг ч юм уу тий. Тэгсэн мөртлөө ингээд яг бодоод үзэхээр тэр бол ингээд айгүй том тийм ухамсарласан хүсэл байж тараад байгаа байхгүй юу? Одоо ай дуу яруу найраг өгүүлэмжүүдөө бичих гэх мэтчлэн энэ зүйлсүүд. Тэнгүүт одоо энийг яг урлагийн биш дөнгөж одоо урлаг орцсон дурлцсан тийм залуучууд буруугаар ойлгох хандлага ер нь хэрэг байдаг бол гэдгийг санаж байна. Одоо төгс сэтгэл дотор урлагийн төрмөл аяас байгаа тэр хүслээ ухамсарлаад тэр зүйлхийн дага юм ижил гоё л доо. Тэгээ нэг хэсэг залуучууд дуурайдаг. Би ч гэсэн бас дуурайгаал гоё байна гэж явж лээсэн. Сүүлдээ би яг хөгжимч болохоор яваасгүй юм байна гэдгийг ойлгосоо л доо. Тэгээ тэр чиглэлээр ажиллах юм байна гэж төгсөөд нэг жил хагас 2 жил ажиллаад өөр чиглэлээр ажилласан.
залуу байх зүгээр миний бодлоор шүү. Тэгээ энэ зүгээр миний л бодсон юм. Ер нь 30 нилийн гартлаа тодорхой хэмжээгээр ер нь нэг тийм хүн дуурайдаг, хүний хэлсэмийг дуурай шилдэг. Аливаа нэг одоо юг дуурайдаг юм л байдаг юм тэр нь үзсэн тогтоогүй эсвэл рол моделига бодцсон үнэ дөрөөгөө яваад идэг юмс байдаг л да. Эсвэл энэ шиг болох юмсан гэд. Гэтэл тэр нь байгальтаас өгдсөн чинь хүсэл биш бол тийм аюустай биш бол их дэмий цаг алдсан байх гэдэг юм. Тэгэхээр энэний өмнө одоо хоёлын ярьж ирсэн тэр байгалийн томилгоо гэдэг юм аа чин хүслийн суур хөгжлийн өгнө л тоо. Яг үнэхээр одоо тийм сайн хөгжилтэй хөгжим зохиодог сайн гаргалгаатай уран бүтээлийн шийдэл өгдөг хүн тэр хүслийн дагуу юм ийгээ зөндөө амжилт төрсөн хүмүүс байдаг тийм. Гэтэл одоо магадгүй өөр салбарт хүчээ үзэх байсан хүн маань одоо зүгээр өөр хин нэгнийг хараат ч юм уу эсвэл хайртай хүн тийм байгаа тэрийг дагаад яваад өөрхөн хүслийг хийцэн байл тэр бас хайрын зүйлтэй. Тэгээс хүсээ дэмий зүйлийг хүсэх ч юм уу эсвэл одоо хорвоо ертөнцийн физикийн хуулийн эсрэг зүйл хүсэж байх юм бол бас хүн удаа явахгүй шүү дээ. Бач өрн. Нэгсэндээ баг шунал болох юм. Тий. Бач өрн. Тэгээ миний хүсэж болохоор юу вэ гэж бас бодож болно. Хүсэж болохгүй хүмүүсээ бас өөрийгөө орон зайг уулгаад яхад тий. Миний яг одоо хүсэж болох юм юу вэ гэж бас хүрээ. Хар мянгал юм бий л дээ уг нь. Тэгээ нэг юмд ингээд харлан болчихоор бас осолтой юм бий. Тэгээ магадгүй хэрвээ тэр эмоц байвал яах вэ? Зүгээр сэтгэл хөдлөл байвал яах вэ? Ямарваа зүйл нэг тийм хүсэл эрмэлзэлтэй байх нь бол маш эерэг зүйл. Тэгээ нөгөө талаа тийг буруу ашиглах, хувцарлахгүй байх нь нэгсэндээ шунлал болж хувирах юм байна л да. Тэгж л ялах юм байна тийм үү? Тийм зөвхөн өөртөө эзэмших гэж юм уу? Тэр бол хайр эсрэг гэж бас яриад идэх юм бэл. Яг хүсэж болох юм юу вэ? Тэр язгуурын юм аа уг нь ойлгочихвол гэсэн санаа юм шиг л. Зүгээр яг юунд дурттай гэдэг юм маань бас ч яг асуудалтай юм уу проблемтэй нүүр тулахаас зүхтаад эмоц хөтлөгдөд яваад байгаагаа миний хүсэл гэж яриад идэг юм билээ. Өөр шүү дээ тий. Шинэ магадгүй одоо хүүхдээ ярьж байгаа би одоо тэр ангийнхан тэрэнд дургу тэнийг үзий яддаг юм бол тэр зүгээр л тэр хүүхэд эмоц тавтал хийж байгаа болохоос тэр хүүхдийн хүсэл биш байхгүй юу? Том хүмүүс ч гэсэн байдаг тий. Тэрнтэй би муудалцаад ажил хэргийн ингээ холбоогоо тасалдсан гэдэг. Уг нь үзий ядалтаас илүү ямар ч хүний мах цуснд байдаг зүйл үн сонирхолтой тий. Хэрвээ сонирхоод үзвэл магадгүй тэрэн дотор байгаа жинхэнэ хүсэлтэй илүү ойр байхгүй юу? Тэр бас нэг төрлийн одоо муу сэтгэл хөдлөл юм уу тий. Францын нэг Жак Лакан бичсэн байдаг юм л дотоод одоо юунаас би таашаал авч болох вэ гэдэг мэдрэмжээ болохоор je sens гадагшаа ил харагдаж байгаа тэг би мах бодоор хийж болох таашаал авдаг тийм ад жаргал тэр хүслийг болохоор плезиах гэдэг юм лээ. Тэр хүн өөрөө л энийгээ тодорхойлно л та хүслээ. Тэр хүслэн дотроо ингэж хоёр ангилалт гаднаас дотноос гэж тэр ангиллаа олж чадах юм бол нэг эмоц гэдэг зүйлээ ойлгож авч чадах юм байна тийм үү? Тий. Яг нэг түрүүний хэлдэг юм маань нөгөө happiness ад жаргалтай байх. Гэтэ хүсэлтэй холбогдож л байна л та. Зүгээр гүнзгий таниагүй зүгээр эмоцтой хөтлөгдөж яваад хахаар нэг жоохон салхи гарахаар л ингээл хийс яваад идэг энэ тэнд унтсан цаас шиг л харагдаад байна. Зүгээр бид нар 2 дахь подкаст хэрлүү 3 дахь хэрлүү урлагийг уг нь бас зөв таньж агуулгаар нь таньж мэдвэл тустай гэх тий. Тэр яг их тийм сайн урлагийн бүтээлүүд ч юм уу сайн чанартай тийм хүмүүсийн гаргасан бүтээлүүд байгалийн хүслээ зөв ойлгоход өгөн чиглэсэл байдаг юм билээ тий. Бид нар магадгүй философийн ч юм уу эсвэл ихт гүнзгий байна ойлгоход хэцүү юм нэг тойроо яваад ш магадгүй. Тэзээ нэг зэг тэр тэгээд одоо нүүр толох хэрэг гарна л та. Сайн одоо маш сайн одоо хөгжим байна тий. Сайн утга зохиол байна. За сүүлийн 100 жилд кино гэдэг урлаг гарч ирсэн хүмүүс их сайн гоё хурж байгаа. Мэдээж хүн амархын тулд бол тодорхой хэмжээний улаан кино үздэг тий. Адал явдалтай кино үзнэ. Тэгээд дандаа ингээд амьдраад тах юм бол дандаа нэг чихэртэй мэдээд байгаатай адилхан болно шүү дээ. Шүднүүдтэй дандаа чихэртэй мэдээд явал да яах вэ? Тэгэхээр заримдаа цаг гаргаад хүнд ойлгоход төвхтэй юм шиг боловч цаагаараа алсуураа хэрэгтэй зүйл үзэх юм бол тэр өөрийн байгаа хүслээ таньж мэдхэд өгнө. Дэм болохоор юм л хүндрэлтний иргэлсэн 6000 жилийн турш үлдээл ингээд хойж үйдэ бүлэгтэл яваад байгаа хэл та. Юу нь яадаг ч гэсэн урлагтай илүү холбоотой юм тий. Тэр нэг хүслийг таньж мэдэх, бас сэтгэл хөдлөлийг таньж мэдэх. Тийм дээрээ аль үжийн нэг хүмүүс ойлгоцсон ямар хүслүүд байдаг, ямар мэдрэмжүүд байдгийг гаргацсан байх боломжтой.
юм байна. Урлаг яг нь аль хор философи гэж үгэлэхэд зайлсхийгээд тахтай философийн чиглэлийн бас бүтээлүүд бас ишээл чиглэл байгаа юм л да. Зөвхөн өөрийн одоо ээж аавын ахмад настай хүмүүстэй юм уу ярилцахад одоо бижиж амжаагүй байгаад ч юм магадгүй тийм бас хүслийг хэлдэг штэ тий. Тэрс анхааралтай авах хэрэгтэй бас тэр үеж магадгүй. Тэгээ хүслээ одоо цаг хугацааны явцад сарниж алгуулаагүй хүсэл байх юм. Тэрийг уг нь илэрхийлж бас суруулах зүгээр гэдэг байгаа шүү дээ. Тэгээ заримдаа бид нар сэтгэл хөдлөл юм уу, эсвэл миний хүсэл мэдрэмж юм уу гэд бас ингээ гайхаад ирэлцээд тах шүү. Тэр энэ мэдрэмж, энэ эмоц, сэтгэл хөдлөл юм байна. За энэ яг миний өөр хүсэл юм байна гэд зүгээр бодлого нь илэрхийлэхэд л уг нь ялангуяа залуучдаа би зориулжуулаад байгаа. Хамаг хүслээ илэрхийлж байгаараа буруу байвал тэр л үз. Чи хүслээ тэгжээж танихгүй бол хальтаа яваад байвал бас хэцүү. Тэгээ бас дээрэс нь хүслээ дарах тусам тэр нь болон буруу тишээ л ирэх юм байна тийм үү? Тий. Хэрвээ төрүүлсэнтэй зүрхэн дотор чарлж байгаа, орилж байгаа тийм хүсэл байвал тэрийг дарах юм бол тэр алсуураа хувь үндэл халгаатай шүү дээ. Хүнийг алсуур нийтэн би өвддөг болно. Ямар л одоо олиг бах вэ? Тэр хүслээ хүн л өөрөө илэрхийлэх бол бас мэдэхгүй шүү дээ. Ямар ч хайртай хүн хань ижлэн найдаа хажууд нь олон жил байгаад бас 100% таньж мэдэхгүй шүү дээ. Тэр өөр хүслийг одоо аль болохоор илэрхийлж байх нь зүйтэй л гэж зориулаад байгаа юм. Одоо ингээд подкастуудаа хараад хахад бодол, мэдрэмж, эргэлзээ гэдэг ер нь яг дотрын өрөндөө бүхий л болж байгаа бүх процессуудыг ингээд тус нь авч ингэж ярьж байгаа болохоор илүү ойлгомжтой болж байгаа гэж бодож байна. Тэгээ нэг талаас би бас өмнө нь гэж хичээж юм те. Тийм. Өмнө нь бол ингээд яг сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг зүйлийг би амар холдог байсан. Яг сэтгэл хөдлөлөөр л энэ мэдрэмж юм байна, нэг бол хүсэл юм байна гэд андуураад ингээд яваад идэг байсан бол одоо ингээд ялах гэж оролдохоор бас яг ингээд цаашаа яг мэдрэмжийг юу яаж удирдах болох вэ? Хүслээ бас яг юу хүсэж байгаа, яаж илэрхийлж болох вэ гэдгээ нэг тийм ухамсарлаад ирэхээр нэг арай өөрөөр бас нэг юмыг ойлгох гэж оролддог тийм. Чамаа ингэж хэлж байгаад би маш их баяртай байна. Энэ ялгамжуудаа бид нар бас илэрхийлдэг тийм арга барилд их сайн суралцж амждаг юм байл л дээ. Тэр жоо өчүүхэн жижиг ялгаа байсан ч гэсэн тэрийг илэрхийлэх гэж суруулаг юм зүгээр. Өмнө ярьжсэндээ зөвхөн гоё сан гэдээ дуусчихаар. Тэр мэдрэмжийг илэрхийлж байгаа хэлэг бол биш л дээ. Тэнтэй адилхан хүслээ бас авал илэрхийлж явах хэрэгтэй юм л. Тэр Wittgenstein гээд их мундаг уг нь хэл шинжлэхийч тул нэг хэл шинжлэхийн талаас нь ярьдаг юм лээ. Философи юм гэдэг юм лээ. Тэгээ бид нар үгийг айгүй буруу хэрэгэлдэг гээд метафора одоо болгоондоо тэгээ тэрийг ялангуяа бид нар монголчууд бол ерөнхийн нэг шиг бандгар үгээр л илэрхийлээ тэлээд тах шүү. Тэр эргээд тэр үгэндээ гипноз тордог. Тэр иржсэнтэй эргээд хүн хэлтэйг ярьж байгаа үгтэй ижилсээд эргээд үг маань бид нар гипноз торуулаад тарих толгой ингээ мандуулаад тахаар эргээд тэр үг маань миний нөхцөл байдлыг ингээ барьцдаг тодорхой хязгаарт. Ойлгомжгүй байдал хорж ийн гэсэн үг шүү дээ. Тийм эсвэл одоо зөвхөн гоё сайхан юм уу хажууд гоё байна уу гэхээр би зөвхөн хажууд тэр өрөөнд сууж байгаа хүмүүсээ бодоод гоё гэж хэлчихээр миний дотор ойрлож байгаа хүслийг юм нөхцөл байдлыг би эсрэг юм яриад тахаар одоо миний дотор байгаа тэр хэрэг би одоо юу гэдгийг миний бие өвдөч ч юм уу дарч чинь хөт юм гэж хэлж чадахгүй гоё дулаан юм гэчихээр би тэргээ дарж одоо боомилж гэсэн үг л дээ. Тэг төрлийн операшн их юм уу те одоо хувийн дотор байгаа дарангуй шүү дээ те. Тэмч соёлоо бас дээр хөндөжсэн гэрүүл дотор уус төр гэдэг. Гэрүүл доторцсон санаа бодлын зөрүү байвал ярьдаг, сонсдог, ярилцдаг тийм л юм чухал та. Тийм учраас ярьж ирсэн. Тэр орой болгон хамт идэх хоол бол аягүй чухал ажил хөдөлтэй байгаад. Яг тэгэхээр үг бол мэдрэлтэй, бодол төсөөлөлтэй холбоотой байдаг учраас стресс их юм шууд хотоо цангирдаг. Тэр одоо яагаад энэ гадныхантай еврочууд, америкчууд, японочууд хоол эзний дараа одоо асуудал гэрүүлийн хурлаа хийдэг вэхээр хотоод ингэ зангирах боломж өгдөггүй. Хотоо дүүрэн болохоор одоо юутай болохоор кэсэлтэй өдр холоо босруулахад л одоо зориулагдана. Тэр одоо очиг айхтар стресс боломж эргээд өгдөггүй. Хотоодноос тархинд юм сигнал өгдөг. Бас хүн болгоод хүслээ мэдрэмжээ илэрхийлэх боломж гэрүүл дотор олгоодох юм бол их олон янзаар олон зөнгөөр гэж байгаа тийм. Тэр эргээд одоо тэр ярианд тэр одоо олон хүн илэрхийлэхэд гаргаж байгаа бүх тэр хүрээлэн хүмүүс сайн нөлөөтэй гэдэг.
Саяхан бас нэг уншсан үгэн дээр гэр бүл гэдэг бол чамайг ямар ч үед ингээд сонсоход нээлттэй байдгаараа л гэр бүл гэж ялгардаг юм аа гэсэн нэг юм тодорхойлтойсэн. Та тэр нэр юу гэж бодож байна вэ? Тэг яг хуу бид тэд тийм школ уламжлал жоохон бага юм байл л дээ. Чимний хүүхдийн чимний хэлснийг хийгээд одоо бийцэн цагнаад явж ирсэн. Одоо нэг хол сураад байгаа болохоор бас би яаж өсгсөн мөж ус юм бол гээл ингээд өөр дээр бас түнжилгээгээд бодоод байгаа юм. Тэгэхээр хүүхд тэр гэр бүлийн амьдралд оролцох гэж тэрсэл юм чи өөрөө санаа болоо илэрхийлэх үгүй гэж хэлэхэд бүрэн эрхчлөөтэй юм билээ л дээ. Тэр ялангуяа одоо 18 нас хүрээд эрийн өмнөх хавны гэж уг нь ёсол байхгүй юу те церемони. Тэгвэл гэр бүлтэй боллоо гэд яг ээж аав хажууд амьдардаг ч гэсэн шийдвэрээ бий даж гарах хэрэгтэй байдаг шүү дээ. Гэх юм бол би төрхм рүүгээ буцлаа намайг зовоож ийн гээл гүүгээ тэгэл тэр нөгөө тэр церемони үйлдэггүй юм шиг болчхоор эргээд тэр хамт байх хэрэгтэй хүмүүстэй хараал хийж ийн гэсэн үг үзэгдэг юм л. Тэр дэлхийн хэрэг хүүхэд 16-наас 18 нас төрөөд эрийн өмнөх аваад насанд хүрсэн хүн гэж ингэ тооцогдох юм бол тэр энэ бие тас үйл санаагаа илэрхийлэх бас эрэхтэй яг 16 18 сүрээг болвол ер нь эцгийн хараалт бол хэцүү л дээ. Хүүхэд бол хэрэг үрцэн бол санаа болоо илэрхийлэх. Хүүхд гэсэн санаа болоо илэрхийлж болно шүү дээ, тий. Тэр чинь бие даасан л одоо өрхөө юм чинь. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.